Таны сонирхож байгаа бизнесийн зах зээлийн багтаамж хэр том бэ? Таны борлуулахаар захиж байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хэрхэн худалдан авдаг вэ? Ямар шалгууруудыг тавьдаг вэ? Бие даасан бодит судалгаа, тоо мэдээлэл бүхий зах зээлийн судалгаа мэдээллийн Market Fortune нэвтрүүлэг. Сайн бацхан үзэгчдээ Market Fortune нэвтрүүлгийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн бүгдээрээ одоо сайхан баярлцгаасан бол ажил төрөлдөө орцгоё бүгдээрээ. Тэгэхээр бүгдээрээ анзаарсан бол манай монголчууд нэг цагаан сарын өмнө наадмын өмнө энэ төр гэх машин дэргээс олцгоодог. Тэгэл дэрийг ажиглаж байгаа л ер нь автомашины зах зээлийн талаар судлал ер нь яад юм болоо гэж бодлоо. Тэгэхээр энэ удаагийн дугаараар бүгдээрээ автомашины зах зээлийн талаар ярилцсан. Монголчууд ерөнхийдөө ямар машин төлөх үндэ яагаад ингэж буруу үрэлтэй машин юм их болцсон ч гэдэг юм уу, шинэ автомашинууд хүмүүс хэрэг авдаг болсон, техникийн салонууд энэ шоурумууд байгуулагдчихсан л байх юм. Ингээд бүгдээрээ энэ дугаараараа автомашины зах зээлийн талаар ярилцъя. За бүгдээрээ автомашины зах зээлийн ялангуяа энэ дугаараараа бүгдээрээ зөвхөн суудлын автомашины талаар зах зээлийн багтаамжийн талаар ярилцъя. Тэр суудлын автомашины импорт Монгол одоо байгаа машин маань бараг 300 мянган машин байна гэж яриад байгаа. Яг жил болгон импортлогддог хэмжээг нь аваад үзье. За тэгэхээр график дээрээс харж байгаа бол ерөнхийдөө суудлын автомашины импортын хэмжээ, ачааны автомашины импортын хэмжээ, нийтийн тээврийн автобусны импортын хэмжээ ер нь жилээс жил сүүлийн жилүүдэд буурсан байгаа нь харагдаж байна. Анх суудлын машин одоо 13 онд бол 44 мянга орж ирдэг байсан бол одоо 37 мянга болтлоо буурсан байна. Орж ирж байгаа машины маань тоо буурчихсан байна. Тэгээ энэ бол мэдээж хэрэг нөгөө эдийн засгийн хямрал юмтай холбоотой, худалдаа авах чадвар буурсантай холбоотой байгаа. За тэгвэл бүгдээрээ импортлогдсон дүнгийн авч үзье. Тэгэх юм бол ер нь Монгол улс жилдээ импортлогддог машины тооноос гадна үнийн дүнгээр нь авч үзэх юм бол мэдээж хэрэг суудлын автомашин бол Японоос хамгийн их орж ирдэг. За график дээрээс бүгдээрээ харъя орж ирж байгаа улс болон манайхаас гарч авсан долларын дүнг харъя да. За тэгэхээр Японоос орж ирсэн машинд бид нэг 180 сая доллар шилжүүлсэн байдгийн байна. За Монгол улсад одоо Германаас 8.5 сая долларын машин, Солонгосоос гээд та бүхэн харж байна. Ер нь Америкээс бол 4.3 сая долларын машин импортлогддог байх нэ. За тэгэхээр машины импортын энэ доллараар үзүүлсэн үзүүлэлт хараад тахтын Япон машин айгүйх байгаа. Орж ирж байгаа тооныхоо хувьд ч гэсэндээ. Тэгээ бас нөгөө шинэ хуучин автомашинаар нь авч үзэх юм бол шинэ машины импорт харьцангуй бага. Хуучин автомашины импорт маш их байгаа. Тэгээ яг монголчуудын нөгөө нэг унган зам байна л да. Одоо заавал хүн бухан унаатай байх хэрэгтэй бай. Тэгэхээр энэ унаатай болохын тулд тэр нь бол одоо худалдаа авах чадварт нь таарж байгаа зайл бол одоо ингээ хуучин машин л байдаг. Тэгээ хуучин машинууд дотор бол яалтчгүй Монголын замд шалгарсан чанараараа шалгарсан барьсан байдаг нь бол Японы автомашинууд байна. Тэгээ яг Японоос орж ирж байгаа болохоор нөгөө баруун талтай жолооны хүрттэй машинууд ихээр орж ирж байгаа. Тэгэхээр ингээд баруун талтай жолооны хүрттэй машин маань ер нь бол Монгол улсын хувьд бол нөгөө үндсэн явдаг дүрмтэйгээ бол бас зөрчилдөөд дээр нь чинь бас нөгөө замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэр бас их нөлөөлөх талтай саяхан тэгээ манайхан чинь баруун талтай хүрттэй машин оруулж ирэх хоригдж явах гал нэг хэсэг шууган болсон. Тэг яг ер нь бол улс орны бодлогын хувьд бол миний бодлоор бол энэ бүгдээрээ нэг талтай хүрттэй байх нь зөв юм байна. Тэгэхээр яг энийг аажмаар шилжүүлэх бодлого хэрэгжүүлэх юм бол өстой юм болов. За нөгөө талдаа мэдээж хэрэг Японд ч солонгосч хүмүүсийн унаад тэндээ явж тэнцгэргүй болсон машинуудыг л бид нэр авч унаад нэгдэг бол ер нь бол яг миний бодлоор бол энэгнэл. Тэгээ одоо бидний авч чадж байгаа байдлал тэрээс хойш одоо яах вэ? Тэгээд энэ удаагийн дугаарт бас сонирхолтой байх үднээс бид нэр энэ шинэ автомашины борлуулалт ямар байдгийг бэ? Ер нь бол шинэ автомашин худалдаж авч унах нь бол ерөөсөө хүмүүсийн бол мөрөөдөл шахав. Гэтэл энийг яаж бидний боломжтой болгож байгаа шинэ автомашины зах зээл дээр том тоглогчд маань яаж тоглож байна? Ингээ бүгдээрээ нэвтрүүлгийн дараагийн хэсгээр шинэ автомашины дистрибьютор компаниудын төлөөлөгчтэй уулзлаа. Truver таны амжилтыг илэрхийл. Сүү хувьцаат компани нэгэн жарнаар уламжлагдсан Мини Монголын сүү. Хэргийн тавтамжил үзэгчтэй. Тэгэхээр хэдүүлээ автомашины зах зээлийн судалгаатайгаа танилцлаа. Тэгэхээр Монголын автомашины зах зээл дээр маш сонио онцлог байгаа нь шинэ ба хуучин машины зах зээл гэж их том
хоёр том ялуу байна. За энэ дээр ялангуяа сүүлийн жилүүдэд шинэ машины зах зээл нь жоохон өсөх гэж байгаа юм хандлага харагдаж байна. Яг анх байснаа бодоход. Тэгэхээр зэрэг шинэ автомашин зарна гэдэг бол өөрөө маш их бодлоготой зарахгүй бол их өртөх шаардсан ийм бизнес байж байдаг. Тэгэхээр энэ салбарт шинэ автомашиныг Монголд анх зарж эхлүүлсэн Monnis Motors компани гүйцэтгэх захирал баярыг бид нар урьж та бүхэнтэй уулзах гэж байна. За, сайн байна уу та? Сайн байна уу? За, студийн урилга хүлээж авсанд баярлалаа. За тэгэхээр автомашины зах зээлийг ингээ ажиад байхад манайхан одоо шинэ машин авч сурч эхэлж байгаа шиг байна л да. Анх та нөхдийг анх оруулж ирж явах үед мэдээж ирэх хэцүү байсан баг. Тэгэхээр энэ тал дээрээс та туршлагаас авалцаад яриад байгаа юм. За манай Monnis компани 1998 оноос Nissan Motor гэдэг Японы компани аль биесны дистрибьютор ажиллаж эхэлсэн. За тэр үеийн автомашин зах зээлийг товч танилцуулахад 90-ад оны ихээр одоо Германаас хуучин машин зөөж исэн, Оросоос машин оруулж ирж исэн аль биесны дистрибьютор гэж юусоо байгаагүй. Тэгэд бид нар энэ утгаар анхдагч байсан л да. Манаас гадна одоо 15-6 дистрибьютор компаниуд бий болчлаа. Одоо бид нар дэлхийн автомашины хамгийн шилдэг брэндүүдийг хэрэглэх боломж бид нар нээгдээд байна. За тэгэхээр энэ дистрибьюторууд 15 зурхаа боллоо тий. Тэгэхээр дистрибьютороор шинэ автомашин авах, зах дээрээс шинэ автомашин авах хоёрын ялгаа юунд байх вэ? Том ялгаа бий. За автомашин үйлдвэрлэдэг дэлхийн брэнд компаниудад компанийн дистрибьютор болохын тулд олон шаардлага шалгуур давдаг. Хамгийн түрүүд өөрийн шоурумтай байх хэрэгтэй. Өөрийн засварын газартай байх хэрэгтэй. Тэгээд сэлбээр хангах хэрэгтэй. Хамгийн гол нь бид нар баталгаа өгдөг. Одоо бүх дистрибьютор компаниуд нэг жил орчмын баталгаа өгдөг. Одоо энэ хугацаанд машинд ямар нэгэн эвдрэл гарах юм бол бид нар үн төлбөргүй тэрийг засаж сэлбэж өгдөг. Энэ бол одоо хэрэглэгчтэй бодсон одоо хэрэглэгчтэй хувьд том давуу тал байна. За. Тэгэхээр би нэг өөрөө зүгээр яг бизнес зөвлөх хүний хувьд бас нэг юм хараад нэг ажиглал байдیں۔ Ер нь ингээл буруу зүүн үрүүлтэй машинууд бүгдээрээ нэг дүрмээр ингээл яваад байдаг юм улс орнд хэрэг олон байдгийн. Ер нь эндинд явж хахад бол ер нь зүүн үрүүлтэй машин дүрмтэй бол зүүн үрүүлтэй, баруун үрүүлтэй бол баруун үрүүлтэйгийн дүрмээр бол тэр баруун үрүүлтэй машинаа л ундаг. Ингээл холилдсон явж байдаг улс орн их цөөх юм шиг байгаа юм л да. Энэ ер нь ямар ах хэвтэй? За тэгэхээр зэрэг Монгол болон Африк эдийн оронд одоо буруу зөв үрүүлтэй машин хэрэглэдэг байх. Энэ бол манай замын хөдөлгөөний эмзэг асуудал. Одоо аваар осол, амь настай холбоотой, эрүүл мэндийн холбоотой асуудал байдаг. Бид нар 1966-д манай улс Вене конвенцэд нэгдэж орсон. Ингэснээр манайх зүүн талдаа үрүүлтэй машины одоо хөдөлгөөний дүрм мөрдөж эхэлсэн, хуулиач баталсан байгаа. Харамсалтай нь энэ хууль нь одоо хэрэгжихгүй байна. Одоо импортоор орж ирж байгаа машины дилингийн буруу үрүүлтэй машин эзэлж байна. За буруу үрүүлтэй машин гэдэг чинь одоо манай жолоочрол мэдж байгаа гүйцэтгүүлэхэд маш хүндрэлтэй байдаг. Хоёрдугаар одоо гэрлийн тусгал одоо замынхаа баруун талд байгаа гэрлийн тохиог харах өөдс ирж байгаа машины жолоочийг нүдийг гялбуулахгүй гэсэн тийм тохиргоотой байдаг. Буруу үрүүлтэй машин хэрэглээд эхлэхээр зэрэг яг эсрэгээр замын хажууд байгаа гэрлээ тэмдэгэ харахгүй тэгсэн мөртлөө өөдс ирж байгаа машины жолоочийн гэрлийг гялбуулад байдаг. Энэ асуудлыг ямар нэгэн аргаар шийдэх ёстой. Миний бодлоор бол одоо мэдээч хэрэг хэрэглээнд байгаа буруу үргэлтэй машиныг хоригж зогсоож болохгүй. Нэгэн давцсан машиныг ерөөсө хоригж болохгүй. Харин яаж зохицуулахыг бол одоо буруу үргэлтэй машины импортыг хориглоё гэж бодъё. Мэдээч хэрэг нь их олон хүний дургуутлыг хүргэнэ. Тэгэхээр хориглох юм бол оронд нь бид нар одоо ямар альтернатив юунд дүүцэх санал тавьж болох вэ? Миний бодлоор бол одоо багтаамж өгдөг хүртэл жижиг суудлын машины одоо импортыг онцгой татвараас чөлөөлдөг ч юм уу те. Тийм арга хэмжээ авч болж байна. Ингээдлэр одоо машин хүртэх хямдран штэ. Худлаа болт нэмэгдэнэ. Нөгөө талаар тэр аюултай буруу үрүүлтэй машины хэрэглийг бид нар багасгана. Тэгэхээр энэ автомашины ерөнхий зах зээл маань буурж байна. Яг хөө мэдээж ирэх хямрал болж байна. Яг хөө энэ дэр нэг ийм харагдаад байгаа. Яг хөө энэнийг ажиглаад тахаар нөгөө бензин баг гэдэг, шатхуун баг гэдэг машины борлуулалт арай нөгөө нийт
масс дотор өсөд байх шиг байна. Тэгэхээр энэ ер нь дэлхийн нийтээр баг энэ эко машин, цахилгаан машин гэсэн хандлага руу яваад байх шиг байна. Энэ дээр Моннис дээр ямар нэгэн авчиржуулж байгаа юм бэ юу? Ерөөсө зөвхөн Монголд биш бүх дэлхийд шатхуун баг зарцуулдаг одоо эко цэвэр машин хэрэглэхийг одоо төрөөс нь бүр дэмжиж өгч байна те. Одоо гибрид машинаас гадна одоо ойрын ирээдүйд цахилгаан автомашин одоо зах зээл маш хүчтэй нэвтэрч орж ирнэ. Одоо Monnis Motors хувьд бол одоо бас цахилгаан автомашин оруулж ирэх тал дээр ажиллаж байгаа. Одоо Nissan Leaf гэдэг цахилгаан автомашин байна. Одоо нэг цэнэгээр 200 км явцдаг. За тэгээд энэ цахилгаан автомашин нэвтрүүлэхэд одоо төр засаг цахилгаан түгээх компаниудад дэмжлэг хэрэгтэй байдгийг. Яагаад гэвэл одоо бензин колонкууд дээр машин очиж шатхуун авдаг бол цахилгаан машиныг бол одоо бас цэнэглэх шаардлага гардаг. Тэгэхээр зэрэг гэртээ цэнэглэх нэг төхөөрөмж байдаг. Эсвэл гадуур явж дэлгүүр хошоо банкны гадаа нэг цэнэглэх төхөөрөмж байдаг. Ийм дэд бүтсэн бид нэр бүрдүүлэх ёстой. Зөв тий. Цахилгаан машиныг одоо юу гэдэг зүгээр нийтийн зогсоо төлбөртэй зогсоолууд төр цэнэглждэг энэ төр болчвол одоо бүр гоё болох нь. За тэгэхээр ингээд цахилгаан машин дэлхийн зах зээлд ингээд хүч төрөөд ороод ирэх юм бол одоо энэ нөгөө утаа мутааны асуудал ч их нэмэртэй байх, иргэдийн хэрэглээ байгаль орчинд их ээлтэй байх. Тэгэхээр энэ дээр одоо Monnis компани маань Leaf машина тунхаглахгүй танилцуулна гэж найдаж байна. Ингээд таны бизнест амжилт хүсье. Баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр шинэ автомашины эрен ерөнхийдөө улам тэлж байна. За ялангуяа цахилгаан гибрид машинч бүр их эрэлттэй болно. Энийг ч дагаад компаниуд маань энэ салбар руу төлхөө орж ирэх байгаа юм байна. Ингээд нэвтрүүлгийнхээ дараагийн хэсгээр хэрэгжүүлцгаая. Нэвтрүүлгийн хамтрагч Divers таны бизнесийг оновчтой хөтлөн микрокредит банк бус санхүүгийн дагуу зээл авахд илүү хялбар болно. 95 томрол үзэгчтэй. Манай нэвтрүүлгийн судалгааны хамгийн сонирхолтой хэсэг эхлэх гэж байна. Хэрэглэгчийн зам төлөв. За тэгэхээр манай монголчуудын унж байгаа машин болоод ер нь ямар машиныг манайхан их таашаадгийн тийм ээ. Ингээд асуултлаас эхлэе. Монголчуудын асуултаар график дээрс харж байна. Хамгийн сайн гэж боддог ямар машин байна вэ гэж. 52% Toyota, 10% Lexus, 10% Mercedes-Benz гэдэг ингээд явж байна. Зөвхөн энэ бол нөгөө нийт масс маань өөрөө хямд үнэтэй. Тэгсэн мөртлөө Монголын зам дээр шалгарчихсан одоо юу гэдгийг эдлэгийн удаантай гэдэг логгоор нь харж байгаа бах. Ингээд Toyota-г бол монголчууд үнэхээр таашаадаг байх нэ. Харин нөгөө талаас энэ сүүлийн үеийн шатхууны сонголт бас их юу болж байна. Шатхуун эдэл багтаа машинд их дуртай болсон. За тэгвэл одоо дараагийн график дээрс харж бол манайхны одоо унж байгаа машиных нь шатхууных нь төрөл нь харъя л да. 79% бензин, 3% газ, 9% гибрид, 9% дизель гэж хариулсан байгаа юм. Тэгээд ер нь дараачийн удаад ямар машин авах юм бэ гэдэг юм уу те. Ер нь та ямар шатхуун машин унахыг хүсэж байна вэ гэд харахаар нөгөө гибрид нь айгүй хүсэж байгаа. Энэ болохоор нөгөө шатхуун ба цахилгаан хосолсон ийм машинд ер нь их дуртай болцсон. Ийм хандлага харагдаж байна. За тэгвэл дараагийн график дээрээс харъя. Та дараагийн удаа ямар машин авахыг хүсэж байна вэ гэж. Ер нь бол дийлийнх нь Jeep авахыг хүсэж байна. Jeep буюу өндөр машин. Яалтчгүй Монгол хүн чинь нөгөө машиныг бол одоо энэ хот дотор ажил хөдөлтөж унахаасаа илүү нөгөө хөдөө гадаа агаарт амрах нэг хотоос гарч салхилах ийм зорилтоор унах хүсэл их байдаг учраас одоо Jeep авах сонирхолтой улсууд нь ер нь арай их байдсан байна. Тэгээд дараа нь 27% гэр бүлийн машин. За хэрвээ та бүхэн анзаарч байгаа бол манай монголчууд бол сүүлийн үед төрөлт ихсээд бас ам бүлийн тоо ер нь 3-аас 4 ам бүлтэй айлууд дүр нэлээд болж байна. За 94 5 ам бүлтэй айлууд их болж байгаа. Тэрийгээ дагаад нөгөө машина томсох гэр бүлээрээ сууж явдаг машины хэрэгцээ ерөн сүүлийн үед бол нэмэгдэж байгаа гэж хэрэглэгчдийн судалгаанаас харагдаж байна. Тэгвэл одоо ямар машинтай хүн дараачийн удаа ямар машин авах гээд байна гэд. За тэр та бүхэн босоо хөндлөн шугамтай графикийг харж байна. За одоогоороо суудлын том седан машинтай хүн одоо хамгийн сүүлийн байгаа. Тэр хүн машина солихдоо дараачийн удаа ямар машин авах юм бэ гэдэг хандлагыг харуул ерөнхийдөө жигтгэн байна. 30% нь одоогийн машина аавна гэсэн байдалтай. Өөрөлдвөл суудлын тэрэг. Нөгөө хэтчбэк жижиг тэрэг одоо нөгөө голдон Prius центр маань энэ ангилалд ороод байгаа. За иймэрхүү машин авж байгаа ундаг улсуудын хувьд бол одоо авж байгаагаа дахиж авах нь арай буурж байна. Jeep ундаг улсуудын хувьд бол одоо дараачийн удаа Jeep аавна. Ерөнхийдөө хүмүүс нэг унаас сурцсан машинаа л дахин л авах гээд байх магадaltaй байдгийн байна.
За тэгэхээр автомашин сонгоход бол энэ бол зүгээр нэг дэлгүүр гараад авчдаг бараа биш. Маш их тийм судалгаа хийгддэг, хүмүүсээс их хөдөлмөр шаарддаг, маш их бодож тунгаачиж авдаг ийм бүтээгдэхүүн байгаа. Автомашин маань өөрөө. За тэгэхээр автомашиныг бүгдээрээ ямар реклам нөлөөлдیں, хаанаас мэдээлэл авдیں бэ гэж. За тэгэхээр телевизийн реклам 39%, интернет, Facebook 27%, гэр бүл найз нөхдөх 21%. Хэрвээ та бүхэн нөгөө өмнөх дугааруудыг санаж байгаа бол ер нь энэ сошиал нарай бага телевизийн нөлөөлөл маш их байсан бол автомашин бол удаан судалдаг гэдэг утгаараа нөгөө өөрсдөө мэдээлэл хайж олдог. Нөгөө шууд outbound буюу одоо хэрэглэгчд санал болгож байгаа реклам биш. Хүн өөрөө тэр мэдээлэл хайж олж авдаг ийм онцлогтой. Тийм учраас энэ нэг юм хүмүүсийн анд амьдсан яриа энэ сошиал дээр явагдаж байгаа мэдээллүүд хүмүүсийн сонголтонд бас их нөлөөлдөг байх нэ. За ингээд бүгдээрээ хэрэглэгчийн зан төлөвтэй танилцлаа. Манайхан бол ерөнхийдөө Toyota-г их таашаадаг. За мэдээж хэрэг гибрид машины хэрэгцээ өсөж байгаа. Тэгсэн мөртлөө Jeep их сонирхож байна. Ийм л онцлогтой зах зээл байна. За нэвтрүүлгийн дараач хэсгээр уулзъя. Brilltex таны автомашины зүрхэнд лувших тос. За үстэй тэгэхээр автомашины зах зээлийн судалгаа хэдүүлээ хийж харлаа. Тэгээд яг Монгол судалгаагаа харж байхад бол мэдээж хэрэг 100% импортын зах зээлийн судалгаан дээр бүгд ажилласан байгаа. Тэгээд дотоодын автомашин үйлдвэрлэлийн салбар ер нь ямар хэмжээнд байдсан болоо гэж сонирхоод бид нар нэг жаахан судалгаа хийсэн. Тэгээд бидний олж мэдснээр л одоо Монголд EcoBus гэдэг автобус болон цахилгаан машин хийдэг юм үйлдвэр байгуулагдсан байгаа байна. Тэгээд энэ үйлдвэрийн ихэнтэй уулзаад ер нь автобус үйлдвэрлэл нийтийн энэ автобус үйлдвэрлэлийн зах зээлийн талаар болоод энэ үйлдвэрлэлийн бизнесийн онцлогийн талаар үзэж та бүхэнд хүргэхээр шийдээд EcoBus компани цэцэгмаа секретар яриад байна. Сайн байна уу та? Сайн байна. За ингээ урилга авч ярилцж байгаад баярлалаа. За тэгэхээр яриагаа юунаас эхлэх вэ? Автомашин дотор нийтийн тээврийн автобус шүү дээ, тийм ээ. Автобусны зах зээлийн багтаамж бас эхлэмээр санагдаад байна л да. Улаанбаатарт хичнээн автобус явж байна. Энэний хэдэн үн ямар насжилттай байдیں۔ Тэгээ нөгөө автобус баазууд маань чинь автобусаа хаанаас аваад байдیں те. Энэ талаар та. За манай нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэлтэй одоо тэр төв серверт нь бүртгэлтэй бол 1200 гаруй автобус, томор автобус байдаг гэж байгаа юм. Тэгээ өдөрт үйлчилгээнд гардаг нь бол 960 орчим гэдэг байсан. Одоо он гараад сая 100 гарныг хасчлаа. Цаашдаа одоо энэ 17 оныг дуустал 2 жилийн хугацаанд бол бараг 300-ыг хасах юм дүр зураг гарч ирж байна. Нэгдүгээр насжилтын хувьд бол. Тэгээд энэ одоо 1200 гаруй автобус гэж байгаагаас маань 2009 онд 400 ширхгийг одоо улсаас хөрөнгө оруулалт хийж худалдаж авсан байдгийг шинээр нь Солонгосоос одоо энэ дэв автобуснууд гээд 2009 онд орж ирсэн одоо хамгийн шинэ автобусууд маань тооцогдно. 400 шин. Бусд нь болохоор нөгөө Солонгостой 7-8 жил ашиглагдаад норм хугацаа дууссан. Үндсэндээ нийтийн тээврт ашиглаж болохгүй гэдэг шалтгаанаар хасагдсан ийм автобусуудыг манайхан оруулж ирээд ингээд манай стандарт 12 жил шүү дээ. Тэгэхээр 12 хүртэл дахиад нэг 4 жил 5 жил ашиглаад байна л да. Тийм. Тэр Солонгосоос оржсэн шинэ автобуснууд ямар үнэтэй юм бол 9 онд оржсэн гэдэг чинь 9 онд орж ирэхдээ нэг одоо яадгийн $70,000 орчмоор тухайн үедээ гэсэн үг орж ирсэн байх жишээний. Гэхдээ ер нь автобус ер нь техник технологийн үн гэдэг маань техникийн үн гэдэг маань ер нь түүнд шингэсэн технологийн үн шүү дээ. Тэгэхээр энэ автобуснууд маань бол 70,000 хичгэлсэн. Тэрэн дотор юу байна вэхээр одоо яг нэг л ачааны машин шиг 2 төмөр лонжеромтой арал дээр тэгээд төмөр номтой дан цонхтой энгийн том 11,000 литрийн 11,056 cc-тэй энгийн хөдөлгөөртэй дөрвөж байхгүй интеркулерч байхгүй орчин үеийн гэдэг юм. Одоо уламжлалт дизель хөдөлгөөртэй хамгийн basic одоо стандарт. Тэгэхээр танай автобус ямар үнэтэй вэ? Манай автобус бол $121,000-аар сая нийлүүлэгдлээ. Тий. Тэгэхээр дахиад хийсэн нөгөө технологийн үн гэж тий. Тэгэхээр нэгдүгээр тэр хооронд бол валютын хааншны тэр дэлхийн нийтэд ер нь яаж өөрчлөгдсөн бэлээ 2009 оноос 15 гэхэр чинь 6-7 жилийн дотор одоо тэр таны ярьж байгаарсаа танах бол сая тэр нөгөө $70,000 basic загваруудаас бол илүү үзүүлэлттэй байна шүү дээ. Тий. Зөв.
үзүүлэлттэй хэдүүл илүү. Илүү. Зах зээлийн боломжоо та ер нь яг юу гэж харж байна ирээдүйд? Манай багч нь цахилгаан тээвэр компанид троллейбус үйлдвэрлэж исэн, өөртөөхөө зургаар өөртөөхөө технологиор үйлдвэрлэж исэн, тэнд үйлдвэр байгуулсан баг учраас бид Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүхэлд нь автобусаар ирээдүйд хангана гэж бол харддаг. Хосолсон байх ёстой. Эко талаас ч хоссон байх ёстой. Ер нь олон талаас. Байгаль орчин талаасаа дээр нь давхар юу бид нар бас бодож явах ёстой вэ гэхээр ер нь бол цахилгаан тээвэр бол нүүрс нь Монголд байна, тог нь Монголд байна. Түлс гаднаас харахгүй хараад бас тээврийн хэрэгсэл учраас ерөнхийдөө олон давуу талтай бараг стратеги гэлж хийж болох хотын хувьд бол ийм тээврийн төрөл. За тэгэхээр 2000 автобустай болох ёстой. Тэгээд тэр чинь эргээд жилдээ бас ингээ парк шинжил явуулж байгаа ёстой. Парк шинжилэлтийг зайлшгүй хийх хэрэгтэй. Ер нь бол яг хурд хязгаарлагчтай аднаас гээд ер нь бол дотоодын үйлдвэрийн автобус бол энэ үндснийхээ онцлог тохируулаад зөндөл өөрчлөлт хийж болтгол юм байна л да. Хамгийн гол нь бид яг манайд юу хэрэгтэй вэ? Манай нөхцөл тэрэндээ тохирсон техник хийх боломжтой байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг альтерга агуулга ихтэй өвлийн хүүтэн нийслэл учраас бид нар чинь ABS тавьж өгч байгаа автобуснда ер нь тоормозын системийг маш их анхаарч байгаа. Одоо зөвхөн л одоо хамгийн томдоо Jeep-тэл байдаг, тэгээ жижиг машинд байдаг дискийн тормозыг тавьж өгч байна. ABS тавьж өгч байна. Нэмэгдлэр цахилгаан тормоз гэж ретардер тавьж өгч байна. Тийм иймтэй автобус бол Монголд байхгүй шүү дээ. Манай хориос өөр. Тийм. За тэгээд цэцгээс эхэлдэ их баярлалаа. Ингээ Монголд автомашины салбар, үйлдвэрлэлийн салбар ингээд автобусны талбар дээр хөгжөөд явж байгаа юм байна. Цаашдаа энэ ажуулчны бааз юмнуудад ашиглагддаг жижиг цахилгаан машин хийж байгаа юм байна. Ингээд энэ салбар маань улам хөгжих болтугай үзэгч та бүхэнтэйгээ дараач нэвтрүүлгийн дараач хэсгээр уулзъя. За үзэгчдээ тэгэхээр бүгдээрээ зах зээлийнхаа судалгаатай танилцлаа. Үндсэн зочин Моннис Моторс компани захирал Баяртад ярилцлаа. Экобус компани захиралтай ч ярилцлаа. Тэгэхээр ерөнхийдөө бол эдийн засаг хямраад байна. Машины борлуулалт ялангуяа шинэ машинуудын борлуулалт бас буурсан юм байна. Тэгэхээр ерөнхийдөө машины ченжүүд буюу одоо та бидний ярьж саншснаар энэ зах дээр байгаа машины борлуулалт ямар байгаа талаар мэдхийг хүслээ. Ингээд би 1000 машины зогсоол дээр байх нэгэн ченжтэй холбогдох гэж байна. Машины ченж. Сайн байна уу та? Сайн байна уу. Тэгэхээр автомашины зах зээл энэ эдийн засгийн хямралд дагаад буураад байна гэсэн яриа байна л да. Тэгэхээр та нөхдийн хувьд яг газар дээр ингээд зарж байгаа хүмүүсүүд борлуулалт нь ямар байна вэ? Ер нь муу байгаа. Энэ урдныхаа жилүүдээс хамаагүй муудсан, эрс муудсан байна. Энэ ард түмний амьдрал ер нь жоохон хэцүү байгаа юм шиг байна. Ер нь болж игэл нэг лизингээр ер нь бэлэн тоолоод авчих хүн бол бараг байхгүй ш. Голцоо лизин банкар л явж байна. Машинууд бол. Тэгвэл автомашины худалдаж авч байгаа нөгөө төрөл нь өөрчлөгдсөн үү? Сүүлийн үед хүмүүсийн авж байгаа ямар төрлийн машин авах хандлага нэх байна? Ер нь нэг хайбрид Purus 20 морууд л ер нь голцоо гарч ин да. Ганц нэг л гарч ин дөө нэг тийм актер гараагүй. Гарахгүй байна. Баярлалаа танд. За тэгэхээр үзэгчтэй ерөнхийдөө гадуур ченжүүдийн маань нөхцөл байдал хүртэл нэлээд эвгүй байгаа юм байна. За тэгэхээр одоо ер нь бол манайх машин бол дотооддоо солилцож худалдаж авагдаад л байх шиг байна. Унжаасан машинаа шилжүүлсэн маягтай. Ер нь машин худалдаж авч байгаа хүмүүсийн тоо ерс буурсан. За тэгвэл нэвтрүүлгийн дараагийн хэсгээр бүгдээрээ ер нь энэ автомашины зах зээлтэй холбоотой зарим нэг санаа оноогийн маань сонсцгоё. Тэгэхээр бүгдээрээ автомашины зах зээлийн судалгаа энэ салбарт ажиллаж байгаа томоохон бизнесмэнүүд, ченжүүд, үндэсний үйлдвэрлэгч гэл бүхэл төрлийн хүмүүстэйгээ уулзлаа. За тэгэхээр ерөнхийдөө ингээд хараад хад манад энэ нэг юм яг хуу автомашины хэрэглээ бол ер нь бол замынхаа онцлогоос болоод жоохон өндөр машин сонирхох нэг боловч энэ сүүлийн үед бас хямрал болж байгаатай холбоотой энэ шатхуун бага зарцуулдаг энэ ялангуяа гибрид машины хэрэглээ. За цаашдаа бол бүр ер нь цахилгаан машин тун утахгүй та бидний хэрэглээ болох боломжтой байгаа юм байна. Цэвэр цахилгаан машин унаад ирэхэд одоо бүр сайхан байна шүү дээ. За тэгээд дээрэс нь энэ автомашины энэ жолооны хүртний асуудал нэлээд эмзэг асуудал байт юм байна. Мэдээж хэрэг бидний авч чадж байгаа машинууд дотроос хамгийн хуучин машинууд дотроос хамгийн чанартай нь ялчгүй Японд үйлдвэрсэн машин байгаад байдаг. Гэтэл нөгөө талаасаа тэр нь одоо юу юм бэ шүү дээ. Баруун талтай өрүүлтэй машины чинь гэрэл нь баруун тал зүүн тал руугаа
дээшээ баруун тал руугаа доошоо энэ төр цаанаасаа тийм тохиргоотой байд юм байна л та. Тэгэхээр бид нар нөгөө зүүн талтай өрүүлтэй машин бол ууланд баруун тал руугаа дээшээ зүүн тал руугаа доошоо буюу одоо нөгөө явж байгаа өөдөөс ирж байгаа машинаг ял болохгүй гэсэн мөртлөө замын ажидлын тэмдгийг хардаг ийм боломжтой байх хэрэгтэй байдаг юм байна. Тэгэхээр яг хуу энэ зах зээл дээр ер нь бол сүүлийн жилүүдийн цахилгаан машины шатхуун баг зарцуулдаг машины хэрэглээ өсөх маш их магадaltaй байгаа учраас ер нь та бүхэнд хэрвээ энэ бизнесийг сонирхчихвол цэвэр цахилгаан машины борлуулалтын талаар бодож үзэх хэрэгтэй. Өөрөлдвөл цэвэр цахилгаан машины засвар үйлчилгээ юмнууд нь дэд үтс нь үсээд ирвэл энэ хэрэглээ одоо Монголд нийтлэг болох боломжтой байна. За нөгөө талаас зүгээр иргэн хүний хувьд гарах санаачлага гэвэл одоо тэр буруу баруун талд өрүүлтэй машиныг хязгаарлах асуудал байна. Энэ дээр юу юуг одоо унж байгаа машинуудыг хязгаарлах биш, юу юуг одоо шууд импортын зогсоох биш тийм ээ. Ер нь хүн болгонд боломж олох хэрэгтэй. Жишээлбэл ядаж жилийн баруун талд өрүүлтэй машин оруулж ирж байгаа хүмүүс маань нэг 5 жилийн дотор өөр шинэ харилцагчтай болоод зүүн талд өрүүлтэй машин оруулж ирдэг боломж олгож одоо юу гэдэм бэ? Миний бодлоор 5 жилийн дараанаас эхлээд баруун талд өрүүлтэй машиныг оруулж ирэхийг хориглоно. 10 жилийн дараанаас энийг явуулахыг хориглоно гэдэг юм. Алсаас хүмүүс нөгөө бэлтгэл базаах юм боломжийг олгоод энэ шинжилтээ хийвэл энэ замын хөдөлгөөний аюулгүй байдал талаас нийтийн соёл талаас маш их зөв болох юм болоо гэсэн ийм хүн хүний бодол байна. За тэгэхээр хэрхэм та бүхэнд энэ автомашины зах зээл сонирхолтой байсан бол таны бизнест амжилт хүсье.